Өнөөдөр эдийн засгийн хөвсөл хэрэгтэй. Бас алахгүй юмсад яаж юм бэ? Эрдэнэ тавтан түүхтэй ард түмэн дүнсийн бол 1.308 сая төгрөгийн үнэтэй 4,400 хөвцөө. Тэгээд 2015 онд 3 амбуттай 900 сая төгрөгийн 4 амбуттай 1,200 сая төгрөгийн 5 амбуттай Улаанбаатарын хүн амын 80% гэр ороод амьдарч байна. Гэр ороод агаар хүсний бохирдол донд хог угаац донд нүхэн журсандоо цовдлоод амьдарч байна. Нэг хүн ядуу амьдрал хов хүний хариуцлага байж болно. Нийтээр ядуу амьдрах юм бол энэ бол төр засгийн хариуцлага байдаг. Төр засгийн буруу бодлого байдаг. Тийм учраас энэ алдааг өнөөдөр засахгүй юм бол хизээ засах юм бэ? Монгол ард түмдээ уриалж байна. Өнөөдөр бид нар жагсаал цуглаан гэвэл аливаа нэг төр нийгэм танигдсан мундаг улс төрш гарч ирээд олныг уриалж жагсыг ойлгоод байна. Бид нар 34 жил жагссан. Үр дүн нь юу вэ? Хамгийн хард толботой жагсаал бол 2008 оны жагсаал. 5 гимгэн залуу сайхан залуу буудуулж нас барсан. Тэр жагсаалыг зохион байгуулсан хүм этгээдүүд нь өнөөдөр Монгол төрд том алба башиж аз жаргалтай сайхан баян амьдарч байна. Тийм учраас өнөөдөр бид гурван гарчсан бас нэг зорилго бол иргэд минь өөрийн сэтгэл зүрхээрээ энэ талбай дээр цуглаач бидэд үндсэн хуулиар олгогдсон маш том их байгаа. Эвдэлтэн нэг үзэл бодлоо илэрхийл жагсад цуглах гэсэн. Энэ даатын дагуу бид нар зөвшөөр даваад группнаас жагсаж байна. Өнөөдөр бид нэг сая үгс мэдж байгаа. 34 жилийн өмнө монголчуудыг албанаар суусан хуучин юм нэрсэн. Гадаад энэ шүү. Бидний өнөөдөр бид алтан хуусын хуучин байна. Үнэш Монгол улсад баян өвчтөй ядуу артынтай бидний шившиг болсон ийм ус болсон. Бид нар гэргэртэй төр засгаа хараагаад зүрхээ бүх сууж байгаа. Энэ бол буруу. 200 мянган жилийн төр засгийн хэмжээтэй Монгол улсын иргэд маань өнөөдөр ингэж ядуу амьдрах хэрэггүй. Бүгд холбоотой цуглацгаа. Өнөөдөр бид манай энэ тэмцээн Өвгөн Баатар гэж үндсөлийн иргэдүүд эдийн засаг энэ сайхан эрдэм мэдтэй хоёр залуу байна. Бид нар төр засгаа хараад зогссонгүй. Өнөөдөр бидний тавьсан үзүүлсэн үнээр ард түмнээс хоёрын гэрүүд үүсэж байна. Өнөөдөр бид нар 3 хоног жагсаад нэг юм анзаар тэр Монголын мен ард түмэн энэ байгалийн байдлынхаа ойлгох эрдэнэ савнтаа нөөцийн тухай байгалийн байдлын эцэг өмчтийн ядааг ойлгоогүй. Хөвцөг биеэр дамжуулан эдийн засгийн иргэдийн оролцоо ямар ч ойлголт татах. Тийм учраас ард-түмний ойлголт байгаа учраас төр гарсан экспертнүүд энэ байгалийн байдлаар томилж байна. Үүнийг өнөөдөр Монгол ардын намын удирдлагууд ойлгосоо гэж хүсэж байна. Үнээр Монгол ардын нам Монгол улсад байгаа ардыннаараа овгосон ганцхан нам шүү. Монгол ардын нам үнээр ардын нам мөн юм. Энэ Монголын ардындээ энэ байгалийн байдлыг өмсөж үүрэгтэй ёстой. Мөн санаатгад манай ардын бид нар юу хийж байна вэ? Бид нар дуулдаг. Эдэг зүрхлээс уяатай энхри Монгол орн минь
яндаж уршгүй талаа шиг ямар баян уудан утвэ гэж бид нар дуудаад байна. Бид нар гэртээ ядуураад согтуу дуулж байхад өнөөдөр оюутлын тэр их баялагийг Тинто зөөж байна. Тамсаг бүдгийн нефтийг Хятад зөөж байна. Борооговдын 60 тонн алтыг Борооговд компани ачаал гараа явууллаа. Энэ орд бид нар юу хийсэн бэ? Бид нар зөвхөн дуулж байгаа. Бид нар найртаад ядуу амьдралаа мартаад дуудаад байгаа. Өнөөдөр бид нар харж байна. Эрдэнэчин санаа харж байна. ертөнцийн чиглэлээ Монгол хүмүүсийн нэрийг дүүргэж явсан. Агуул уудам баяртай энэ өдрөө Монголын улсад хийсэн. Энэ үеийн бид нар үнээр арчаагүй байна. Монголын хаатын онгон шагнал. Чингис хааны онгон шагнал. Монголын арчаагүй болсон үнээр орж байгаа. Монголын хаатын онгон шагнал. Итали гэсэн Чингис хааны онгон шагнал. Монгол төрийн арчаагүй үнээр гомдож байгаа. Өнөөдөр энэ улсын сууч байгаа. Би Монгол төрийн төсөв ихэм гэрхтээ тавьсан. Өнөөдөр энэ Монголын хайртай онгон шагнал ихэм Чингис хааны онгон шагналыг ичиж амьдраарай. Хөдөлთა ажилтны тавьсан. Гадагшаага цацж байгаа сайн. Энэ Монгол төрийн улсын суугаа 44 Монгол төрийн чекийг 3.4 сая хуваасан юм бол энэ ягсаадын уудаад хан фото солилцоо энэ бол юу бид нар ядуу учраас газар нутгийнхаа 33% 50 мянган нэгийн хаад болсон байна. Тэр бас ашигтмасуудынхаа нэг 30%-ийг хийсэн. Тийм бол энэ өөр Монголын гэдэг яг Монголын зүүн орд байна. Бид нар 13 хоо. Юу ингэ хаагаад ирсэн Монголын бас